За тэгвэл Бүгд найрамдах Хятад ард улсын буцалтгүй тусламжаар баригдсан ногоон нуур 1008 айлын орон сууцны хороолол ашиглалтад ороход бэлэн боллоо. Хоёр улсын хоорондын гэрээнд заасны дагуу 756 айлын орон сууцыг газар чөлөөсөө иргэдэд өмчлүүлнэ. Харин 252 айлд түрээсээ хэлбэрээр олох юм байна. 120 гаруй өрх газар чөлөөлөлтөд оролцсноор 8 блок 21 давхар орон сууцны хороолол босжээ. Энэ хороолол ил зогсоолоос гадна 300 орчим автомашины далд зогсоолтой, ногоон байгууламж бүхий, хүүхдийн тоглоомын талбай, төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий иж бүрэн цогцолбор хороолол юм а. Нийтдээ 4.4 гаад их хурлын гишүүн Монгол улсын хот байгууллагын орон сууцчлуулалтын нэг талбар гэж ярьдаг 120 хэд айлын эрхэм мөндөд зочид хатагтай ноёдоо та бүхний амар амгалан гэлтэн энд бас 960 хүүхд мөн 240 хүүхдийн цэцэрлэг бас ашиглалтанд орох гэж байгааг бас таах юм байлаа. За төслийн ажил бол уул нь анх 2020 онд бол ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулагдсан. За ковид сар дахлын улмаас төслийн эхлэх хугацаа бол хойшилсан. За ингээд 22 оны 6 дугаар сараас анх барилгын ажил эхлээд за өнөөдрийн байдлаар бол одоо бүрэн барилга угсралтын ажил, дотор заслын ажил одоо үндсэндээ дууссан байгаа. Одоо ингээд хүлээлт өгөх ёслолын ажиллагаа болж байна. Ногоон нуур 1008 айлын орон сууцны хороолол нь орчин үеийн хот төлөвлөлт, инженерийн шийдэл, ногоон байгууламж, иргэдийн аюулгүй байдал, тав тухтай орчныг хослуулсан жишг төсөл болж чадсан гэж албаныхан үзэж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын буцалтгүй тусламжаар Монгол улсад олон төсөл хэрэгжүүлдэг. Ногоон нуур 108 айлын орон сууц төсөл нь тэдгээр төслийн нэг гэдгийг дуртахад таатай байна. Төсөл ашиглалтанд орсноор иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл бүртгэхээс гадна Улаанбаатар хотын өнгө үзэмжид сайнаар нөлөөлөх юм а. Энэ төсөл Монгол Хятад хоёр орны харилцааны томоохон төслүүдийн нэг юм.